За, сайн байцгаана уу? Physical Asia Reaction Talk Show-ны маань 9 дахь дугаар ирэхэд бэлэн болсон байна. За, өнөөдрийн зочин хөтлөгчөөр контент бүтээгч Ами маань хамтран дараагийн хөтлөгч маань Showbox-ийн продюсер Төмөр ах маань оролцож байна. За, хүрэлцээр хоёр зочиндоо. За, өдрийн мэнд. За, сайн байцгаана уу? За, манай 8 дахь дугаараа ер нь үзсэн маа тий. Үзсэн явж байгаа тий. Төгсгөлийн харсан монголчууд маань үнэхээр манайх хийж байгаа штэ нэг чи. Шууд тий. За ингээд хамтрагч байгуул маань 160 жилийн түүхтэй Гүлэтингүү гэдгээр цор ганц пев герман технологиор Posh. За манай Ами маань л ер нь бас нэлээд шар айрыг болон уух контент бүтээлгээрээ хүмүүс бас нэлээд мэдж явах. За энэ маань болохоор юугаараа ялгаатай гэвэл Гүлэтингүү. За тэгээд 160 жилийн түүхтэй Edelmeister шар айрыг. За Төмөр ах маань сууж байна. За нөгөө хамтрагч байгуул маань Magnesium 400 B-ийн комплекс юугаараа гэхээр B-ийн комплекс. За тэгээд Magnesium 400 байж байгаа тий. За булчин ядрах, толгой өвдөх, стресстэх үедээ эрцээ нөхөж хэрэглүүл тохиромжтой. Оо гоё юм байна. Гоё зөөлхөн байна. Хамгийн гол нь зөөлхөн. Миний хувьд яг зөөлхөн пий аягүй гоё санагддаг. Edelmeister Glutenгүй шар айрыг. Амны цангаа гарлаа. Ачаад даваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ Magnesium 400-аас нөхөж аваарай. Ядрахаа сэргийлж эрч хүч нөхөн. Оксо задлаад үз. За ингээд 9 дахь дугаар руу шууд оролцъё. За 8 дахь дугаарын төгсгөл маань бол ерөнхийдөө дараагийн шалгаруулаа зарлах болон дөрвөн баг маань үлдсэн дууссан маа тий. Тэгэхээр бол шууд нэвтрүүлэг. За үзье. Нэлээд хүлээлттэй байж байгаа тий. За тэгээд таны цаана байгаа эндээс угаасаа сонголтоор аваад уул байж байгаа шүү. Энэ уугаад энэ микрофонд бага хэрж байгаа ч юм. Таварыг энэ юу н айгу яг нөгөө нэг энэ өнгө нь болохоор. За энэ өмнө нь ерөөсөө нэг ч анги үзээгүй явж байгаа шүү. За тэгээд. За юу юм болоо гэж ороод ирсэн. За нэг олс харагдсан, за нэг түрлэг бөмбөг харагдсан, хайрцаг байсан. За дөрвөн баг маань бол мэдээж шууд тэн шууд гусалцъя гэдэг дээр ирцээ явж байгаа тий. За олс, за бокс хайрцаг харагдчихээн тий. За хайрцаг өсвөрж гарах уу? За энэ тэр ирсэн үү бэлэн гоё юм аа шүү. Доотлно. Доотлон зөвөр дивжээ нөха. За татах юм байна уу, түрх юм байна. Одоор мэдтггүй ч баг тамирчд байна. Гэтэ энэ чинь ингээд нөгөө цаатал нь яриа нөхгүй бол энэ чинь амар тийм аимшиг кино шиг нэг хар хөөрөнд 4 зам байсан. 4.8 бэкку ороод ирсэн хоордоо нэг харагдаж байна. За юу нэг тон жин болоо явчих. Энэ хайрцаг гэдсэн. Oh my god. Хэрэгтгэнд бол өөршин. За өөдөөдөөс нь харж байгаа нэгээр нь татах юм бол. За бүгд таамаг төвшүүлж байна. За таны хувьд хараад шууд ихний сэтгэл юу төрж байна? Ингээд юу ч байж мэдгээр юм байна шүү дээ. Олс тавьж таамаглахад бас хэцүү байгаад байна тий. Олсороо баг ингэж давуулаад хайрцаг татах юм шүү. Харин нэг тийм. Олсоо ингэж гуйдаад долгиолуулж давуулаад хайрцаг. Бүр. За бөөхөн тулааны олс гэдэг нэртэй юм. Тий. За харагдчихээн. За нэг лагер дээр ингээ олсддаг шиг юм шиг. олс татаас эхлэв. Гэтэ тэр тоон юм тийм. Энэ хүн дээр угаасаа боксын дээр бэхлэгээтэй юм шүү дээ олс чинь. Эзэн дээр шууд татах юм шүү. Татаж авчрах гад байна уу? Тэр нэг зураасан дээр л За маа орхоо сэгсрэх бахаа л гэж. За энэ хүн олсын таслыг бол ер нь холимгийн тамирчид за тэр бүхний төрлийн спортынхаа ер нь хийдэг. Одоо нөгөө ажиллагаа сайжруул тийм. Олс татлах гэсэн олс сэгсрэн гэдэг түрүүний орхоо тийм. Гарын мөр гарны шууны. тэр олс чи хэдий хилээд юм бэ? Харахад нэг хөнгө харагдаад амар хэцүү. Яг тэгэл урт тийм нөгөө удаан ажиллагдсан улам хүндрээд байдаг гэх юм нөгөө урт учраас. За ер нь бүх тамирчид л хийжсэн баг. Ер нь сэгсрэн гэвэл нилээ. Холимгийнхан бол хэлж таа ер нь хийжсэн. За манай аймгийн хувьд ер нь дасгал байдаг. За ойр дээр нь фитнес яваад харагдсан. Гөөг тэр шантарч байгаа болж. Дасгал хөдөлгөөн хийж яахгүй болохгүй хөө тий. Гэхдээ тоолох яагаад дасгал яг шантрах үед бол ер нь яагаад дасгал хийж хэлсэн бэ гэдгийг бодвол ер нь бас шантрах юм. Энэ хин олон сэгсэрснээр юм шүү. Тэр улаан дээр хүрээд байна. Тэгээ тоон тоологдоод шүү. Дээс эргүүлдэг шиг. Бас
За тэгвэл гоё. Тийм байна. За. Тэгвэл одоо манайхан энэ холимгийнхан баг бүгдээрээ явчих. Ер нь бол бүгд хийжсэн гэдэг сая юу шууд хэлж тэ. Холимгийнхан чөлөөтийн энэ төр хийдэг шүү те жуудамууд тамирчид ер нь. Тий. Би ч одоо энэ хөдөлгөөн байхгүй шүү. За ер нь 10 жилд нэг удаа фитнес хийдэг юм байна. Одоо ер нь нэлээд өгцөн 10 жил нэг Би саяхан хийзээ. 18 онд хийзээ одоо болоог. За бүүхэнд тэгэхээр энэ багийн гишүүн болгон оролцох. Тийм болж таарлаа тий. Араасаа. 3. За одоо зарж байна. За 3 оролцсон. За манайхаас За орхоо шаана. Инх хөргөл шаана. За зөв. За нөгөө гэж бодож байна. нөгөө сагсч нь уу эсвэл циркч нь үү гэдэггүй. Бас тэ. Орхоо Орхон баяр тийм. Инх хөргөл. арай хөнгөн жинтэнүүд нь явсан дээр шүү Яг хөнгөн гэхээр Гэхдээ мэдгүй бөхчүүд чинь ингээд амар бүдүү мөртлөөс амар хөнгөн байна. бас тийм ээ. За яг нэг олсыг олон сэгсэрчсэн мас сүлдээ хүндрэх учраас хөнгөний юмжнаас. За дугаал хараад байж. За 1 хүн 1 минут. 1 минутанд хэд сэгсэрх үү гэдгийг л үзэх нь шүү дээ тийм үү. Тэгээ нийлбэр дүнгээрээ Тэг хүмүүсийн балаа юм сэтгэх юм тийм. Баахан хүн харанхуй өрөөнд ингэж бөөнөр нь цуглуулснаа олс ихсрүүлээ шаа. За 1 минут бол ер нь урт хугацаа гэдгийг бол тамирчид болгон юм хэлж байна. За 1 минут бол ер нь урт хугацаа шүү. 10 секундын солигдно гэж тэр сая юу болчих вэ? Нэг тамирч за Нэг хүн 10 секунд авахгүй. за эхний үе 5 минут. За одоо яг 4-ийг танилцуулж байна те. За 2 хүн 2 удаа орно. Эхний үе 4 ус бүгд оролцсон. Өмнөөс хамгийн өндөр оноотой 2. Үлдсэн хоёр нь хооронд. Дараагийн раунд руу орно. яа За дөрвөлээ шууд өрсөлдөх. За шууд зэрэгсэж байгаа л үзэх нь шүү дээ. За 2 дугаар үе болохоор 4 минут. За хугацаа арай богино. Багс 1 минут багсч те. Нэг л удаа гарна. 2 үед хамгийн өндөр оноо авсан баг нь дараагийн шат руу орхон яалагч болох. 2-аас 1 те. Одоо чинь 4 үе үлдсэн гэдэг чинь шууд хасахтаа 2-оор нь хасна үстэй тийм үзсний бүгш. Тэгэх нь. Эхний байранд орсон баг. За 4-ийг ер нь За энэ манайх улс бол инх хөргөл ойлгомжтой орно. за орхоог оруулах бах. За тэгээд лавга сумья хин маань айдиа манаас бай. Яа Тэр лавга гэдэг нь цирк ч юм болов уу? Би бодлоо шиж байна. лавгач уран нуграач шүү дээ. Уран нуграач. Гарны циркийн циркгүй. Тэр чинь амар шүрмстэй төстэй тийм. би ч бүр 2 сар цуг амьдэрсэн. Кинонд дуртай. Кинонд бүр хамт Тий. Миний хүү болж тоглож исэн байхгүй. Тэр чинь аавгүй 2 болж тоглож исэн. Тэгээ лавга маань 2 охинтойгоо натурт ингээ гэрт байрлалцсан. Өглөө босоод ирэн лавга ингээ 2 гар дээрээ зогсож идэх байхгүй. Халaalтай энэ. Орой унтах гад ороод ирэнгүүт охинтойгоо ингээ гуруулаа. 2 охинтойгоо гуруулаа ингээ гар дээр зогсож идэг. Амар. Тэгэл завсрал гарвал нөгөө нэг энэ төмрөө гаргаж ирж нэг юм дээр зоогоол тэгэл өрөөсөн гар дээрээ зогсож идэг. За багуул шууд хүмүүс хуваарилсан. За битгуурын хувьд бол орхон баяр. За тэгээд Инх хөргөл. инх хөргөлийг бол эхний 2 үнээр тодорхойлж байна. За 3 дахьыг бол манай жудооч маань уу Яа юу лавга юу гэж бодож байна. харьцангуй нөгөө нэг сагсан бөмбөг волейбол спорт хоёроо бодвол жудоо бүх юуны хоёр маань циркийн Хүчний дасгал хийх үү? дисүр тий. дисүр Яа за итгэж амар ихлэм яриад байгаа. Юу баахан мэдхгүй сэдвэр баахан яриад би бод. Үзэл яж хат энэ зурагтынхаа дуун гарахгүй юм. Гэхдээ би ер нь бол штэ Туркийн багийг хасагдсанд бол аюу их баяртай байгаа. За яагаад Гөлгөнүүд үүлийн үрээ идэлчих гэж бодож байгаа. Тэгээ уусаа бас аюу тийм муха хорчин тийм балиар тийм заваан хүмүүс санаа гаргасан шүү дээ уусаа ингэж тийм хүний олон хүнээ барихгүй тий. Тэг чи бас худлаа яг бас нэг юм бид нар чи адилхан Чингис хаан маань гэсэн юм ярьчих гэж бас хоо сайн бицэл. за ер нь бусад багууд бол 3 залуу гаргаж байна. За ер нь бол бас зөвлөдөө яг сүрээ хүчээ бүх юмаа туулах учраас. Гэтэ манайх жудооч маань бас амар юм билээ шүү. Тэр ер нь бас харуулаад талтан дээр бол амар байлаа шүү дээ. сүрийг бол ер нь хажууд Манай нөгөө нэг ганжингаар чон алдаг их ч явсан. яв Биш ээ нүцгэн гараараа чон алдаг яагаад санахгүй юм. Гой болтой. Манай хүүхнүүд ч угаасаа амар шүү дээ. Ганжингаар алсан, чулуугаар алсан, нүцгэн гараараа боогоо алдсан юм чон. Тэгэхээр энэ манай адиа бол алах ах уу. За 5 хүчээр би. За эхний сонголт лавга орно. Инх хөргөл орно. тэгэл орхон баяр байна л да. Тэр нь орхоо юу адиа юу? Би харин орхоог
Өө дөлгөө харин тий. Маа лавгаач юм бол. За ер нь таамаглажсанаас шал өөр сонголоо. Минийх бол таамаглал, би бол барыг таамаглал. Бараг уу. Та бас дөлгөөн гэж үзсэн. Би дөлгөөн гэж бодож байсан. Та хоёрыг орхоо гэдэг хэлэн за орхоо л баг спортынхаа үнийг үгэнд орыг явуулсан шүү дээ. Би болохоор бас нэр барилтын бөхчүүд бас их олс хийдэг болохоор бас манай үзэгчд маань бас юу гэж бодчихсон бас таамагд шүү. Тэгэхээр юу ч мэдгүй хүний нүдээр харах юм бол ингээд бүх нь хамгийн хүчтэй л гэж Харагдаж байна. Шууд харагдах байлаа тийм. Тэгтээс зөөрлөдөг л та. За манайхаас бол за солонгосчууд яах вэ? Ер нь бол их л бас жигд байгаад байна. Тий, солонгосчууд ер нь жигдхэн байгаад байна. Одоо яг чарга бас нэг шалгарцсан дүр болсон баг учраас. Тэгээ эн чинь өмнөх шатанд орж исэн хүмүүс өстэй. Өмнөх солонгосчтой дөрөв нь өмнөх. Тий. Харж илээсэн, үзэж илээсэн тий. Тэгээд эднэр чи бүр хамаг биеийн тавирцсан байгаа шүү дээ. Бүх юм мэдж байгаа баг багцаагаар тий. За тайлбар хийж энэ энд орцсон. Өөрсдийн зам дээр очно. За эхний хүмүүс. За эхлээд юм бэ. За байрлалын хувьд бол Австрали, Монгол, Солонгос, Япон гэж зогсох юм. Манайхаас хамгийн эхлээд дөлгөөний тавьсан. Дөлгөө юм бол лав гэж өрөөстэй нэг дугаарлцсан нэг. Тийм биш. За тэмцээний хамгийн өвчтэй оролцогч Эди Вильямс. Австралийн бороо гэх зүүн гарч хүчнийг хэрэггүй бах уу. Тэр саяны хүчнийх нь үү? Тийм. Тэр одоо хамгийн зүүн талтай. Рагбигийн нэмшнэ. Тэг манай циркийнхний чинь нөгөө нэг давуу тал нь бүх төрөлтөд ингэж хичээлж суулт юм лээ бүр багасаа эхлээд. Одоо энэ акробат уран нуграач бол акробатта тэгэл хүндийг мэдхгүй одоо тэр алиалагч жонглоор бүгдийг хийдэг байхгүй. Тэгэхээр энэ лавгаа бол илдэвтэй бүх юм хийн. Бүгдийг тэгж бодож байна. Нэг дээр үнэ нэг дээр. За хоёр дээр инхэрвэл гурав дээр дөлгөө. Тэгээ одоо энэний дараа бол манай инх хөргөл шууд UFC руу орох байгаа. Ер нь тий би бол тэгж бодож байгаа. Шууд UFC руу орох. Тэрэл хаас сухад бол UFC чинь за яг ванда авраг болохоос гадна бас ингээд. Тий одоо эн чинь дэлхийн нийтийн одоо ер нь бүгдийг тий. За энэ бас гоё тэмцээнд оролцоод бас UFC-д орох гүүр нь болж өгөөд UFC тулд бол тий. Бас их гоё. За яг л ер нь хүчтэй яг цаашдаа энэ тэмцээнд өрсөлдөх хоёр өрсөлдөгчийн дунд л гарчлаа. За солонгосчууд за сомбын за нөгөө нэг за хоёр дахь нь болохоор CrossFit-ийн Азийн авраг. Голын нөгөө голын тий. За нөгөө хажуудлынх нь болохоор чөлөөтийн тамирч. За энэ хүмүүсийн яаж юм сайн мэдээд байгаа шүү. Яа би болохоор яг өмнөх 1-2 дугаарыг үзсэн. За тэгэл нөгөө нэг спорт бусад спортуудыг бас мэддэг чамаагууд бол яг спортоо арай ойрхон. За тэгээ 9 дахь дугаар муугаар гэдэг олон давуу юм байна тий. Нас үн туршлага байна. Тий. Спортуудынхаа. За солонгосчууд бас их зүг гарч ирсэн баг шиг байна. Өөр сонголт. Аматер хөнгөтн, холимог за тэр бүх маань жоон дий. За яг л Кино кафе эргээ ирлээ. Оксо задлаад үз. за Япон. За Япон чи энэ чи холимог талааны тамирчин тий. Голынх нь бейсбол. Бейсбол, Тэр чин чөлөөтийн тамирчин. чөлөөт. Бас амар тамирчид гарч ирсэн. Биш жудо шүү. Жудо. Жудо. Амар баг шүү тий. Энэ бол түрүүн тэр шидэл бөмбөг шидэлтэн дээр бол амар байл За шүү бас тий. үнэхээр ямар бие хөгжилт төсөр дэвчээ. Би түрүү ингэ хэл тавсан тэр бөмбөг шидэлтэндээ зүгээр тоохгүй шаардлагатай зүгээр л маа Нэг юм 18 кг-ийн бөмбөг. дараа нэг юм кинон тоглолоод нэг юм өөрийгөө мэдэрсэн гашин нүднийх нь харц марцсан бүр яа гэдэг. Яг тэгж хилээдтэй. Гой техниктэй. Тэгээ сүүлд нь бас нэг Яг нэг юм амьдрал нэг кист хөлөө олцсон юм гэж байна. Яг тэр нөхөр бол яг тэр шидэлтэн дээр бол яг хөлөө олцсон. Яг гой мэдэрсэн байсан л та тийм. Сайн. За дөрөвдүгээр зам дээр. за амжилт. За эхний раунд 5 минут. За Осман бол төгсгөл дээр нөгөө оноо толдог юутай байгаа та тий. Ер нь бол зүгээр багцаагаар энэ олсны жинг надад хэлээд өгч шүү дээ. Би дөрөвс суудгач. За би багцаа манайд уг нь олс байсан та. Энэ Тэр яг гэхдээ тийм юу байна л да. 2 кг-аас бол хэвтрэхгүй байгаа. Нөгөө нэг одоо биеийн тамирын зар За ер нь унжсан олс за тэгээд альч хэрэг. Ер нь тэр шүү. Тэгээ нөгөө альч одоо фитнес клубд одоо ер нь байж байгаа шүү олс. Байж идэг тий.
Энд гэхдээ арай За энэ гэхдээ бас нөгөө нэг дээшээ авирдаг олсыг бол бас нарийнх болсон. Тийм байна. Тэр бол бас нарийн олсон. За лавгаа эхэллээ. За амжилт мэдөө. зайлвэ. Гэтэ энгийн үед олс өргөх зүгээр юм fucking харанхуй өрөөнд бахан гадаад хүмүүстэй тэгсэн бахан камертай өргөх хоёр бас жоохон өөрлөхтэй. Энэ илүү хэцүү байх хаа тий. Юу ч одоо хүмүүс ингээд нөгөө зүгээр энгийн үед ингээд зүгээр ингээд юма хийждэг шүү дээ. А тэнгуут яг нэг хүн харангуут ингээд нэг чатга болж болчихдээ шүү дээ. Энэ дээр одоо хэр үйдэг юм бол тоо. За хийж байгаа хөдөлгөөн нь бас нэг зүгээр юм сэгсэр болохоор бас гайг байх л та. За яг хугацаа урт учраас цаг яваад тэгэхээр зөвхөн тэлтэрч. За яасан. За манай лав хүчрэг наанцдаг ялцж өгч байна. Сав голдон сте явж өгч. Энэ эндээс бол ингээд яг нүдээр хараад хин нь хурдан хин нь удаан гэж мэдэх явж болно. За энэ бол лавга бол мөртөгөө. Одоо энэ ямар болчих ачаалж байна. За ингээ харах юм бол за энэ биеийн байрлалаас харах юм ба шууд гуйны арт өгзөг. За гуй тэгээд нуруу. За тэгээ мөр хоёр толгой шуу ерөнхийдөө даамгаал гэсэн. Тэгээ атгаж байгаа учраас шуун дээр Ингээд амар том маста булчинтай хүмүүс хурдан цуцах хаа. Энэ минь бол одоо цуцж шít. ер нь ярваагаад эхэлж байгаа тийм. Манай лавга бол яагаад ч байна өө. За манай хүний хувьд бол ер нь нэлээд олсоо хоошоо биеэрээ татаад яатсан. За тэгээд хоёр мөрөө зэрэг одоо биелгээ маягийн хөдөлгөөн шиг хийж байгаа. Бараг хүчтэй шаа. Дотор бол ер нь тиймэрхүүл төсөөл авч байгаа. Гэхдээ лавга чи ингээд зүгээр сууж байхдаа ч гэсэн юм ирзэн татаа сууж хоол идэж байхдаа амар хэцүү. Ингээд зүгээр авах чи болооч гэл. Тэр чинь хийж байгаа юмныхаа мөн чанарыг ойлгоцсон. Философийг ойлгоцсон юм шиг. Тэгээ нөгөө өвдөлт гэдгээс даваад цаашаа өөр юм руу бодож хийж байгаа. Тэгээ хараа энэ бүхчүүд ийм баггүй амар том маста наач айгу удаан байна. Манайх төрүүлчих юм байна. За энэ тоонууд нь харсан. За бүгд 100 гараа явцсан байж тээ. Хамгуучрыг хийхгүй гэдэг өөр яах вэ те? За тэгээ лавга хараа яагаад ч вэ хараа. байрлал их зөв. Тэгээ мөрний ажиллагаа гоё байна. Хүн гараараа ш мөрөө. За юу вэ дөнгөж 30 секунд. Гэхдээ 5 минут яг нэг хүн ингэж тасчихсан юм тий. За одоо хоёр одоо нөгөө нэг гарч цаад ирэнгүүт нөгөө ээлжиж хоёр гараа амраах маягтай сэгсрээ. За. За одоо харах юм бол Хоёр булчиндаа ачаалаа тэнцүүлж өгөөд тэгээ нөгөө нэг тоол зэрэг амсаа юу яагаад амраагаад яваад байна шүү дээ. За хоёр яг ингэж солбиж сэгсэрж байгаад хоёр гараа шилжүүлэхэд амарж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Гэхдээ нэг удаан бас тэгж эвтэйгэн санагдахгүй. Ядарж байгаа үе зэрэг гэдэг нь шууд гэж аахгүй. За зэрэгсрээ. За тэгээ тоогоо явуулахын тулд буцаж сэгсрээ. Өөрийгөө ер нь амрааж байгаа юм шиг мэдрэмж өөртөө худлаа өгөөл, зохиомлоор өгөөл цаашаа ажиллаж байгаа. За таараа. Солонгос нэгт яваад байна. Хоёрт Монгол яваад байна. Яач? Хоёрт Монгол яваад байна. Солонгос тэгтээ тасралтгүй ажиллаж байна л да. Бас амар ажиллаад байна. За энэ олсны төгсгөлд болохоор ийм хөрөнгөт тоолдог байгаад байна тий. Юу байгаа даа. За тэгээ тоолж байгаа. Тэр төхөөрөмч нь жоохон ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж байх уу? За 1 минут яваад шууд солих юм аа. Бүгд шууд ингэж явах юм байна. Минутаар явчихна. За манай энэ хөргөл ороод ирсэ яваад гэсэн. Солонгос тэгтээ айгу удаан байна. За энэ солигдлох дээр бас жоохон заалж та. За солонгосын. За эмхтэй ороод ирсэн. За энэ дээр бол манайх юм байна өө гэсэн. Энэ удахгүй. Тийм хоёр гараараа ээлжилж за. Хараа энэ хөрглийг хараа хөлтөө давхар яваадах юм. Хөлөө доороо ингээд шогшилт яваад байна тий. Тэнгүүд нөгөө нэг энэ холимгийн хөдөлгөөн нь давхар яваад байгаа. Баруун зүүн тэнцвэр давхар яваад байна тий. Ачаалаа хуваагаад байна гэсэн үг болж байна. Хоёр хүн дээр ингэж тийм. Үнэхээр мэдчихсэн шээ. Тэгээд хараад яг юу за мэдхгүй тэгээд ялаа сайж гэх юм бол юу юм чинь сайн. ингээд. За энэ дээр нэг тамирчин маань эхний раунд нь 2 минут ажиллав. 2 минут ажил. 2 минут тий. Дөрөв 1 минут ажилласан. 1 минут. 1 минут ажилласан гэж тий. Тэг 3 үлдсэн 1 минут яах юм чинь 5 эхний хүн авах юм баг та. Сая солонгосын тамирчин 2 минут байгаа шүү дээ. 2 минутанд эсвэл 2 минутаа хуваах. 2 минутын 3 40 секунд зэрэг хуваах юм байна. 40 хуваах юм болоо. Солонгосын тамирчин гэсэн чинь яаж ахиж нэг раунд орно гэдэг чинь. Харин тийм тэгэхээр ээлжиж орох гээд байна. Заварсан болох юм байна. За эхний юугаар харахад бол Австрал хамгийн бага сэгсэрсэн байсан. Тийм байна. За одоо хоёр дахь хүнийхээ тоогоор хэр гарах юм. За 30 секунд явсан. За солонгосын тамирчин маань за бүр нэлийн өндөр
ингээд мөрөө суллаа жоохон хол заа. Гэтэ өндөр сэксэрхэр чинь жоохон удаж юм уу? Яг удна. Тэгээ манай ойрхон энэ хориглих бас айгүй ойрхон хийж байна. Холимгийн тамирчдын онцлог байгаад байна. Тэгээ имлэгийн нөгөө нэг ингээ ачаал даах зөвхний бичлэг шиг ажилладаг ингээд. За хоёр гараа ажиллагаагаа солиулаад явлаа. үнэхээр олон спорт олон юмд тэмцээн болно. Гоё юу. Энэ хориглихаа тулааныг бол алдахгүй үздэг шүү дээ. Дан үздэг. Бүгд л одоо Монгол дээр л үзэж байгаа л тээ. яа ингээс тамирчин. Энэ том мөрсөр явахгүй би бол одоо яг үнэ хэлье. За Австрал бариад ороод ирсэн байна. За нэг рүү орлоо. Үнэхээр сайн сэгсэрсэн юм дээ. За сүүлийн 10 секунд. 7 6 за ажиллагаа харж байгаа хөтэй амьсгаа гаргаад бүх юм гаргаж байна тий. За энэ солонгосын том болчин бол явдгаа. Гоё. Австрали айгүй жижиг яваад юм. Эхний циркийн үе яг ингээд нэг бүжгэлж байгаа юм шиг хийсэн бол саяных бол яг зодтолж байгаа юм шиг Яг тамирчин шиг явлаа. За одоо холимгийн хүн ороод ирсэн. Энэ араа шал анги байгаа. За энэ чөлөөт ороод ирсэн байна. Нөгөө нэг ийм За юм манай сүртэй тийм юм яа. бөмбөг заадаг штэ ингээд шууд бөмбөг заадаг ингээд. Би хаамаа бол бас лээ. Насаараа энэ хөдөлгөөнийг хийж бас би энэ хөдөлгөөнийг бас мэдэн TL 63 гээд багт нөгөө тулгаа дагуулсан. Бас ийм бөмбөгний энэ байгаа юм дээ. Баран зүг. Тий. Тулгаа дагуулаа жоохон хөвгт энэ дооны юу үзүүл явдаг гэсэн. Nice. За ээдийнхээ гаргач. За энэ ээдийнх ч ер нь бас хийж чадахгүй байхгүй юм шиг байна. энэ стилтэй хац байна тийм. Бүхэл юм дээр бүр харгал байна дээ байж. Гэхдээ амар юм байна. Ганц багаж хэрдэг юм шиг. Бүгдээ үнэхээр жилж энэ бүх тасгал дээ. За амигийн хувьд хэрвээ олс ихсэрсэн. Ер нь олс ихсэж үгүй би ер нь бол угаасаа нэг багаас энэ биеийн тамирын хичээлийг үзэн яддаг ингээд ордгоо ингээд ангидаа үлддэг орвол эсвэл ингээд нэг юм сандал дээр ингээд зүгээр суугаад ингээд хурдан дуусаасаа гэж байждаг гэсэн юм байна. Тэгэхээр ер нь бол би ихтэй хитрхээ ингээд нөө сольтай байгаад тахаар бас ац санагдаад тэгээд сүултээ ганц нэг жимд явах гэж үздэг. Нэг амар бүтэлтэй ч юм болохгүй л да. Тэгтээ мэдгүй. Ийм биеийн хүчний юмд бол надад амар хол. Гэтэ одоо ингээд хамгийн сүүлд дасгал хөдөлгөөн рүү орж ийн гэдэг чинь тэгээд бас тэрнтэйгээ сүлдээ байдлаа одоо сүлдээ их юм дээ. Тэгээ өнгөрсөн хавар би нэг өдөр явчаад хэдэн сар мөрсөн байхгүй. Тэгээ сая бас нэг хэд хоног явсан. За Тэгээ мөрөхгүй гэж байгаа шүү. Төмрийнхын цикл рүү орж байгаа юм да нэг 10 жилдээ нэг явдаг аа. Гайг байгаа. би ч нөгөө тэгтээ хүүхд байхдаа ийм хар бор ажил янз янз юм зөндөө хийжсэн өдөө мал сал дээр өвөө мэтэр очдог гэсэн. Танд болохоор жингийн асуугаадсан бас нэг хэсэг сэгсэрчүүд бас байна тий. Тий байна. Би бол наадах чинь нэг хэсэг сэгсэр чинь зүг байна. За солигдсон. За одоо хэдэн секундын хугацаанд. За буцаа дахиад үлцээ 2 минутаа эдэр байх юм 3. Тийм ээ. Чүр байх юм уу? За энэ эхний юун дээр бол манай энэ регбигийн тамирч маань жоохон муус гисэрсэн шүү дээ. Тий. Одоо энэ амар том маста болчингууд бол аюу хурдан цуцсан. За энэ самбын бол угаасаа цуцаад эхэлсэн байна. Шууд 2 гараарай гэж тэ. Бас Ингээ сэгсрэнгүүтээ мэдрэг чинь төрөхгүй байх гэхээр бас хэцүү юм тий. тийг санагдсан гэж бас тэгжиж магадгүй л те бас ингээд дутуу сэгсэрхээ. Эхлээд нүг эхнээсээ ингээд амар юм дутуу энэ жоохон өндөрт ячингууд нүг яг очихдоо ингээд жоохон ингээд сулраад очиод байгаа. гулж яагаад тий. Осны үзүүрэл хоностой. Мохоо энэ ихтэй тоглоомод нэг биеийн хүчнийх юм шиг хүртэл амар мохоо толгой ажиллууллаа. Тийм толгой бас төсвөр шаардаад бас ганцхан хүчийг өсгөх. Гэхдээ ер нь яг ингээд одоо зүгээр гэдэг бүх мөхтөр ч юм уу ингээд амар хүмүүс чинь дандаа нэг толгойн ажилтдаг гараад байдаг шүү дээ. Манай нөгөө химмиг. Тэгээ булчингуудыг дандаа ингэж ачааллын тэнцүүлж ажиллаулаад байна л да тий. Аль булчин яаж хөдлүүд аль руу хийгээд байна тий. Аль нь ачаал аваад байна гэдгийг мэдээд байна. Юу осоос орж хөдлөхөд байдаг үл юу тийм тийж аавас. Сүүлд яг тийм мэдрэмж орж ирж байгаа. Тэгж шүү дээ одоо хөдлөгжил бай гэж бол. Хөдлөгжил бай гэдэг юм уу орж ирж байгаа. Тоогоо зогсоочгүй ямар ч байсан тэр улаан дээр хүргээлээ өвлдөгээл явж л байна л гэж бодоод үзээд байна шүү дээ. За ингээ 2 дахь оролт угаасаа хамгийн хэцүү байсан л гэлдэг чи тийм бүх хүчээ гамдахгүйгээр бүхнээд ажилласан л. За 30 секунд. За манай хайлт зогсож. Савга маань түр зогсож явах чинь. Яа за. Савлт нь багасаад эхэлж байна. За одоо зогсож шүү. Нэг. За яваад өгөрий. Хүсэхгүй шүү л гэж байна. За 2 3 За гүцэх цаараа. Яа гүцэхтэй ирсэн шүү. За яваад гараа. Одоо энэ хөргөл орж ирнэ. Солигдно. Энэ хөргөл дээр нилээ явна. Энэ хөргөл нөхчихгүй хаа. Нөхчин. Дөрөв чинь бол нилээ нөхөө давуулаад гараад өгсөн шүү. Яаж байгаа тоон өөртөнд нь харагдаад байгаа юм байна тий. За харж байгаа хэрэг ингэж цуцж байна. Багийнх нь нэг хажуугаас нь орилвол тийрж байгаа болов. Бас яг хөө тийрхээс илүү нөгөө юу яж улам хичээж
Яг хөө хичээх нөгөө талаас Манай лавгаач одоо ингээ харагдах залуу харагдаж байгаа гэсэн наа чи насны үед бол бас 40 төгсөж байгаа шүү дээ. Тий. Та нартай үе харагдаад байгаа шүү дээ. Юу вэ? Одоо энэ тамирчдаас хамгийн ахмад нь. Яг энэ хэдээс үү? Манай Монголоос Монгол явсан тамирчдаас бол юу ч гэхдээ хамгийн хизээч тэгж харагддгүй. За наа чи бас хитрхи юм байна. Дөрөв охины аав. Тэгээ өөр юм ярэ. за эцсийн хамгийн сүүлийн юм гараад чинь тий. Сүүлийн 10 секунд. Хамгийн хичээгээрэл сүүлийн 10 секунд. Гадны Сэгсэрж эцсээ үртэл сэгсэрлээ шүү дээ сая. За одоо Одоо чи үлээ хоёрхан баг. за манай инх хөргөл ороод ирсэн. Одоо сүүлийн минут. За. Маагч бариад энэ Австралийн гэдэг амар. Энэ амар юм билээ амар ажилтдаг. Амар ажилласан. Энэ гэхдээ жоохон сууцсан харагдаж байна тийм. Ингээд эхлэх. Гандангийн энэ бол хамттай юм яваа ярьчих. ярьчих. Аргагүй юм чинь эмхтэй хүн. За энэ маань энүүхэн эндээс сэгсрээд идэгээс цаана тоолж байгаа юу? Тэгээ энэ бас амар маа. Муухай бицтэй гараа тий. Би хамаа. Бейсболын Царай сүнснийх нь хартсан марц 90 дүү. Манай мөнхөө инх хөргөлийн жоох удаа харагдаад нөгөө гайгүй юу? яас талбайгаа чанал. Гэхдээ ингээд яг яг сэгсэрж байгааг нь яг нөө цээжнээсээ дээдлээ нахаа. Энэ нэг тийм бороо. За бүхэл аргаар үзэж байна те. Хоёр орон сэгсрээ. Янз янзаар үзэж байна. Гэхдээ нэг морь унаад тавьчих байгаа. Тийм те. Тэр голын охин болвол бүр болохоо байлоо. Морин тэрэгэн дээр нэг тавьдаг гэж байна. Заараа. За инх хөргөл маань. За Хоёр гараараа ч гэсэн айгүй ойрхон жижигхэн сэгсэрж штэ. Тэгэхээр нэг хол биш те. тий хол биш. Тэгэхээр наа чи олон оноо авч явах магадлал та. Тэр одоо адуу гэдэг шиг. За 10 секунд. За одоо Морь бугуулдчаа татчихъя гэж бодож байгаа шүү дээ манай. шүдээ зовоос сэгсэрж байна. За бай саарч байгаа гэсэн. Яа. За яасан бол. Мааг дөрүүлцөх хөө. Юу бол ихтэй дүү. Тэгээ хоёр тал орсон. Австрали нилээсээ үзсэн. Маах 2-3. Австрал бугуул шиддэг л шиддэг сайдрах. 2-3 дуусчихлаа. За энэ дээр бол дөлгөөний хувьд бол нэг л орж байгаа юм тийм. Дөлгөөнийг юу яатсан юм бэ амраат юм. Гэтэ 3-ыг сугалцсан гэдэг чинь юугаараа угаасаа хойшоо хасчихж байгаа шүү дээ. Уусаа минутаараа. Тэг хүрэхгүй минутаараа. Хамгийн хэцүү юм байлаа. Тийм байна. Энийг бас тооцоолох хэрэгтэй. Дөлгөөн бас лавгаас жоохон ачаал илүү дааж иж магадгүй бах те. Зүгээр энэ хөдөлгөөнөөр бол Магадгүй бас байнга хурцсалдгүй бөмбөг залж байгаа шүү дээ. Хурдан. яг тамирчдын хувьд бол нөгөө нэг бэлтгэл дээрээ хийж үдсэн ч гэсэн яг өрсөлдөөд тоолуулж хийн гэдэг бол илүү нөгөө нэг өөрийгөө шахаж илүү олон хийх гэж. Гэтэ техник бол байж байгаа шүү дээ. Бөмбөг залж байна гэдэг чинь тасралтгүй хоёр хамталж байгаа юм чинь. Стандартанд байгаа юм те. За нөгөө гурав нь бол мэдээж багийнхан гişүүдээр бахарч байгаа. За одоо эндээс чинь хоёр нь үлдээд ахаад үзэн шүү дээ. Массаж хийж байгаа юм те. Тийм тий. За. Дүнгарч. За дүн. За харуулаад аль. Нэгээр рүү Бид хоёроор хармаар байна. Тэгээд нөгөө нэг сүүлийн үн нэг л орох байсан болохоор эди ахыг Тийм байна. тултлан хэлсэн юм шүү дээ. Ста мэдэх юм аа. Харин тийм юм. Тэгээ Солонгос бол ягаад ч 4 юм 3. Солонгос бол таарах юм байл шүү дээ. Солонгос бол муус гэсэн. Солонгос илүү гарах юм бол би шууд зурагтаа хаах шиг. За нэгдүгээр байна. Австрали бол Монгол. 1336. Австрали. За. Лагож. Яа, за энэ австралчтай бүх тэмцээнийг авлаа. Амар Энэ ахыг л ойлгохгүй юм даа. Яг ямар төрөлтэй явах юм бэ гэж байна. Энэ хүнд сул тал байна уу? Жуманжи гэдэг кинон дэр нэг юм хиний рокинг нөгөө нэг юм тайлбар дээр нь сул тал гэсэн чи байхгүй гэсэн тэр шиг л. дөрөвдүгээр байрнаас арай. За Солонгос. За Солонгос. Огчин. Ос. Хоёртой ч үгүй. Гэтэ хоёр эмэгтэй тамирчин бол эхнийх дээр бол амар байлаа шүү дээ. Тэгээд сүүлийнх дээр жоохон сулраад эхэлчихлээ. Эхэндээ бол энэ хоёр чи аргагүй их спортын тамирчид ч.
Гэтэ нэг түрүүнийг хальт хэлжсэн шүү. Тоологдож байгаа болов гэж бас нэг сэгсрэлт. Тийм сэгсрэлт нь бас жоохон сул байсан. Манаас сэгсрэдсэн байж бас магадгүй. За За шал 1104 за энэ Монгол наад чи Монгол шүү дээ. 3 дугаар чимөөрөө их ойрхон. Яа. 3 дугаар Япон. Их ойрхон. За японочдод мэдээж дарах. За манайх ч гэсэн дараагийн шин шалгарыг хүсэж байна. Хоёр сайж. Маа бол сайж. Тултал ажилласан шүү. Их ойрхон ба Японы дээр гарах магадaltaй. Нөгөө Шал. Ингэхгүй шүү дээ. Хитэлтэй. Дарахгүй. Гэтэ ойрхон байлаа шүү. Сая нэг 50 хэдэн сэгсрэлт чинь 50 хэд гэдэг чинь хэдэн. Яа, лав гэж шууд гэж. За би сая хэсэг муудах тэрэн дээр л зөрүү гарчлаа. Яг л дүүгийн юм дээр л зөрүү гарчлаа. Тэгээ шулраад нэг хэсэг зогссон шүү те. Нэг тэгээ одоо энэ эднэр дээр ингээд гарчаад байгаа. нэг хоёр зогсоо. 2 3 Уучлал төсөлгүй тийм. Зөөрээ. Үгүй уучлал төсөөд байх юм байх. Яг хинт хин хийсэн гэж чинээс уучлал. Тийм шүү дээ. Яг зөв үү гоё. So with the results of round 1, it gave us the confidence going into Гоё л байлаа шүү дээ. Юу аим байна. Нийслээ яах. Тэний ах бол үндэл тоохгүй юм даа. Эди саяны Австралийн тийм. Нэг юм мэдгүй нэг юм. Яг юм Австралийнхаа асааш ирээ юм шиг байна. Лавга хоёр хордог дээр нь таарчдаг жоохон яачлаа. Дүлгөөнтэй байраас олчих гэж. Бас тийм. Тэгсэн бол арай дээр үж магадгүй. Лавга бол зүгээр нэг удаа дээр бол ямар ч асуудалгүй гараа явчих жоохгүй. Хоёр дахь дээр жоохон асуудалтай болж. Бас тийм. Тэгээ чи бусдынх нь нөгөө нэг онооны харьцааг харахад 1300 700 гэснээр ингээд нэг юм 50 донор дээр ингэж нэхэр. Тий 50 оноо бол байхгүй. 50 идэх оноо ч юм бол айгу хурдан явчих. Хоёр гараар ээлжлээс ихсрэхэд бол we're banking on winning this. За шалгарсан хоёр баг маань Австрал Япон. Япон. First one, we thought let's just За Австрал бол үнэхээр галзаа ажиллаж тээ. for number 1. So we're going to за одоо Япон баха. Энэ ерөөсөө Нэг ч нэг кенгуру агнадаг. Япончууд одоо ерөнхийдөө нөгөө юугаа мэдчихлээ шүү, мэдэрчлээ шүү. За бид нэр өшөө бие дайчлах хэрэгтэй юм байна. За одоо энэ дээр бол Япон гараад ирэх. Австралийн бондгор бол одоо цуцсан шүү дээ. хамгийн нөхөмжтэй. За одоо эндээс нөгөө 1 минут хасагч болохоор нэг тамирчин нь 2 удаа ажиллаад нөгөө 2 тамирчин нь гэдэг тий. Тий. Тэнгүү шууд эхний ажилласнасаа сонгоод шууд Япон шууд нөгөө нэг юуны тамирчин. За Австрал бол хамгийн мундаг ажилтгаа урдаа гаргачлаа. Нэг дээр гаргачлаа. А биш вэ нөгөө том сэгсгэрийгээ тавьчихлаа шүү. Томоо гарах. Тийм байна. Гэтэ авсарч энэ бүгд л том юм шүү. Тий ер нь. Энэ жоохон муу ажиллаадсан санагдаад их энэ үгүй юу. Регби юу? Тэ. Ер нь л тийм. Тэгэхээр тэнгууд одоо энэ чинь нэг л удаа юу? А энэ нэг л удаа яваа. Одоо нөгөө хугацаа богино хэлсэн. Тэр сахалтчаа 2 яваад нөгөө ер нь нэг л яваа. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Эхлэхийн өмнө хэдүүлээ хамтрагч байгууллагуудаа танилцуулъя те. 160 жилийн түүхтэй Герман технологиор Porsche чанар Gülten Gu гэдгээрээ цор ганц Peppa-га Edelmeister-ийн хамт олондоо маш их баярлалаа. За нөгөө хамтрагч маань болохоор Magnesium 400 Bearing Complex. Та булчин зангирах, булчин өвдөх, ядрах, толгой өвдөх, эрдэс дутагдах үедээ эрцээ нөхөж Magni 400 Bearing Complex-ийг хэрэглээрэй. Мөн кино сонирхчдод дуулгахад 1000 гаруй киноны сонголттой Showbox. Өмнөх дугаар болон дараагийн дугаараа Showbox-ийн YouTube сувгаа дагаад үзэхээ мартваа. За 1 2 3 хаач олсон. Баярлалаа баяртай. Тэгтээ тэр заадлыг бол сайн байна уу? Австралийн аим хурдан байна. Тэгэхээр нөгөө нэг тоолуулт сэгсрэн гэдэг нь бас олсоос чанга байлгаж. Тэгээ уул нэг эсэрч явахдаа нөгөө тоо нэг харагдчих үстэй болохоор ингээд урдаа юу. Тий хитэр нэмэлт цаа.
бас нэг ямар нь Тэгвэл бол ингээд аягүй сан нэг юм яг адилхан одоо хурдтай хоёр улс явуулсан. Нэгэн дээр нь хоёр Тэгээ одоо энэ наадлах Японых одоо энэ дээр илүү яваад байгаа байхгүй. Хоёр гараар сэгсэрснээс наан ээлжлээ явчихгууд илүү яваад байгаа байхгүй тоологдоод. Одоо энэ хоёр олс очоод зэрэг зогсоход нэг тоолоод нэг гэж бодчих. нэг л тоологдож. Тэгэхээр энэ Япон бол илүү яваад. ямар мэрэгчдэг хүн? Энэ үү? Бейсбол юм байна. Бейсбол. Мэргэжлийн бейсбол юм байна. Бейсбол. Тэгээд бараг 44 мөрөлт өнө 41. Тийм бах те. Япон солонгосчууд ч угаас амар овор бах та. Ганцхан. За одоо тооны ярьцаа. За Япон илүү явж байна те. Япон илүү угаас ойлгомжтой тий. Сэгсрэлтийн хаяугаар. Тэгтэл нэг илээ харагдаад байгаа. Энэ хоёроор ингэж зэрэг сэгсрээд хоёулаа очоод зэрэг цохингууд нэг тоогоор тоологдож байгаа. Ээлжлээд явангууд эн чинь нэг гэж явчихж байгаа. Тэгэхээр За солигдлоо. яаж ч бодсон ээлжсэн дээр. За Японы холимгийн тамирчин гараад ирсэн. Австралийн энэ ч аягүй сайн ажиллаад байгаа шүү. Австрал тачиж Япон бол хажууд удаан байна тий. Шууд алан шууд гэж шүү. Амжихгүй шүү, барахгүй шүү гэдэг юм аа. Япон бол одоо энэ химнэлээ алдахгүй байгаад яваад байгаа хэрэгтэй. Солон. Яг хөө тэгээд яг хөө энэ дээр гүйцэгдсэн ч гэсэн 3 дахь дээр нь ингээд Тэгээ Японч одоо дараа нь нөгөө чөлөөтийн тамирч, жудогийн тамирч үлдсэн байгаа тий. Нөгөө бондортой үүдч юм билээ. Австрали. Эди Вильямс. Тэр чинь бол нэг орж ирээд нэг л мод ажиллаа. Нэг л хавар тулт амар ажил тий. Галзуу ажиллаад байна. А тэгэнгүүтээ буцаад холимог хоёр маань орчихсон. Тэр хүн. Гэтэ энэ дээр одоо тэр юу гэдэг нэг юм газар зүүн байршлаас хамаарат одоо юу гэдэг том биетэй хүмүүсийн ус жижиг биетэй Энэ бол амар явж та. Тасралтгүй ажиллаж та. Гарна. Манайхан чи ер нь жоохон жижигхэндээ ордог юм. Атхар. Үгүй юу? Морин болтол жижиг. Аз дотроо бас гайг баха. Яг томдоо л орохгүй. Тий. Гэтэ нэг тийм амар жижигтэй болгоо. Жижигдээ бол орохгүй. Томжоос дэшэл. За ойролцоо энэ хойно тоо гарч байгаа. Одоо бол тоо хийдэг юм байдаг. За Япон маань Австрал илүү байна. Энэ дээр одоо Австрал ер нь бол тоо Австрал жоох илүү гараад ороод ирэх. Төрөөнийхээ нөхөд. за энэ Австралийн тамирчин маань нөгөө нэг UFC-ийн Дунжингийн авраг. Тий. 10 холимгийн хүмүүс яваад шүү дээ. Энэ Японы холимогч юу юм бэ? UFC гэх юм уу? Бас UFC дотоодынхоо юм уу? Үгүй UFC-ийн тамирчин бас оролцож байсан. Одоо тэгтээ бас юу хаад болсон. Бас нэг 44. Хайртай нийлээд юм ярьбай л дараа нь ч ингэ амар ихтэй хүмүүс гэдэг. За 3 дахь хүн. Одоо сүүлийн хүн. Өө нөгөө бондгорч өстө явж өгч байна. Зөвхөн эндээ шуугаараа явж. Одоо ганцхан минут шүү. Ганцхан орол тэр тохоогоор явж. Наа Японы хол бүтэн мөр энэ алах юм байна. За Австрали юм байна. Ийм хөр нэг. За цамын бодлоо таамаглалцсан. Чит ашиглаж байгаа юм шигтэй нэг. Хактай юм. Бүх юмыг сайжруулсан юм шиг. Сэжигтэй байна. Нөхөр юу допинг хийсэн. Энд дэр нэрээ одоо энэ нэвтрүүлэг дээр допинг хэрэгэлсэн байвал яг уу? Мэдхгүй байна. Допингийн тухай гайгүй байлгүй тий. Тэгэхээр эдний бол одоо тасралтгүй хідэн цаг өрсөлдөж байгаа юм тий. Тэнгүүд нөгөө дандаа нөгөө нэг мэрэгжлийн одоо олимпик дэлхийд өрсөлдөг тамирчид учраас угаасаа бүх тэмцээн уралдаан дээр шалгуулаа явж яддаг тамирчин болохоор энэ нэр тэр талаас нь. Гэтэ жоохон сэргээш маягийн мэргэлүүлж байгаа байлгүй дээ энэ ч одоо. Өдөр шөнө өглөө оройг ингээд тэмцэлтэд харж тий. Унтж байгаа юу эдгээр. Гэтэ энэ шоу цаашаа ямар учиртай юм бэ? Баахан энэ тентгийн одоо том жижиг Австрал суларцсан ш. яа тэгээ Солонгос Япон одоо энэ жижиг ойрхон хөдөлгөж эхэлж байгаа байхгүй. Хоёр гараараа ч гэсэн. За одоо хоёр гараа ээлжтэй хүүхдийн цуслангийн тэмцээн шиг. За тэмцгэлийн нэг. За бейсболын тамирчин ороод ирсэн. Нөгөө талд нөгөө рагбигийн тамирчин үл энэ ч. Тэ. Яа. Энэ хоёр төгсгөл хийж юм. Хоёр хүн төгсгөл хийж юм болов? Энэ хоёр л хийж эхлэв. За энэ дээр Япон гарчих юм шүү дээ. Хэвээ мэдгүй очлаа. Энэ оноогийн тэгтээ харуулхаа болчих шиг боллоо. Тий, оноо ерөөсөө мэдгүй юм те. Багцаахгүй юм те. Наал амар ингэж нэг ойрхон ингэж хоёр ороод тултлаа гэдэг бол Амар. Налуусаа биэнд мэдрэгдэж байна. Нэг хөрх юм.
За одоо энэ хасагдсан нөгөө ямаа хийцэн хоёр тамирч яах юм бэ? Орилгоос өөрөө хийж чадахгүй шүү дээ. За зогсож чинь. За энэ гурав да. мууд чинь. За би харин хэлээд байгаа. Японочууд бол тасрахгүй ажиллана. Олсоо ингэж дамжуулж барьж авчаад энэ гар нь яаж чадхаа болсон бэ гэдэг юм. Одоо энэ алдах гэж шүү дээ. Япон бол бүр тасралтгүй яваад байна. Жигд ажиллаа. Тэг жигдгээ ажиллаад байна. Тэг түрүүн тэр бөмбөг шидэлтэн тэр ч гэсэн эн чинь жигдгээ яваад байсан шүү дээ. Энэ бол амар тамирч байна уу. Энэ тэгээ бейсболын тамирч мөр сүрний амар гоё юм бэ тий. Гоё хөгжүүлсэн байна. За яасан гэж бодож. Би бол Япон. Намыг Мэдгүй. Ерөөс галзуу эдитэй Австрал л гэдэг. Ямар ч баримжаа. Гэтэ тэр эдэж сүултээ жоохон сунгацсан юм. Суллаа. Сулар. Гэтэ яг би зүгээр нэг юм Саяхан нэг юугаар зурчсан нэг аль нь ч яасан. сошиалоор юу яваад ийл шүү дээ тий. Дуэйн Джонсонтой нэг нутаг баг гэж хамаатуулаад ийл шүү дээ тий. Хаваа арлаас Австрал төв рүү заваар нүүж одоо манай эртний өмнөх 3000 жилийн өмнө ч гэнэ нүүсэн нөхдүүд одоо ер нь бол Дуэйн Джонсонтой адилхан байна шүү дээ. За оног танилцуулах чинь. За японочууд бол бас их сайн байна. За нэгдүгээр харин 1116. Япон бах уу? Энэ Австрал. Тэгчлээ те. Япон бол яг өмнөх л хийж шиг бодлоо. Тэг шиг бол би бол тэгж бод. Яг жигдгээ ажиллаж байгаа юм. Австрал бол сая тэр бондгор дээр нэлээ алдсан. Ер нь л дасгалжсэн бас. Энэ надтай адилхан толгойтой нөхөр жоох юу яцсан. Жохон муу ажилтсан тий. Сайн. За нэгдүгээр байранд орсон баг бол за нэгийг за төмөр яг бол Япон гэдэг. Тэг би Япон гэдэг Аами бол шүү. За чи юу гэж бодож байна? За би бол Австрал юу? Бүр хэлж байгаа. Голдон сууж байгаа болохоор. тий. Тэгээд энэ дээр олцмаар. За. Ажиллаа нь 1116. тийм байсан юм аа. Бооцоо тавьсан алдсан шүү. Бооцоо тавьхгүй. Тэгээ Японы 3 бол үнэхээр сайн ажилласан Амар, тийм. амар. Өмнө дөрөөрөө ажиллахдаа иймэрхүү үзүүлчихэд бараг л яг тэрэн дээр. Яг хിവэрэ байгаад байгаа байхгүй юу? Гэтэ өмнөхдөр чинь тий. Ер нь их иймэрхүү нэг авчаас тий. Гайхсан. Магадгүй энэ эхнийх дээр угаасаа тэгж дээшээ гарч ирсэн Австрал тэгж амар өмж орчихлоо. Гэхдээ угаасаа амар цуцж штэ. Одоо энэ саяны Одоо нэг хурдан мөр шиг юм шүү. Нэг гараансаа гахтаа хитрхээ хурдчгаар сүултээ нэг барианда орчих. Яг л тэгж юм. Тэгвэл хиндээ нэг жоохон ингэж Одоо энэ ч гэсэн айгүй сайн ажиллаж байгаа. Гэхдээ түрүүний шатн дээр би хэлээдсэн штэ. Энэ жоохон сулбаад муудаад байна шүү гэдээс энэ аргагүй яг сулхаа. тийм жоохон бүх юм шийдэж байна тийм. Тэгэхээр тасралтгүй жигдгээ ажиллаж байгаа болохоор тоон нэмэгдээл яваад байгаа тийм. Японы тэр бейсболын тамирч бол үнэхээр гоё жиг. Амар байна. Гоё. За гоё юм тий. Гараад гэхдээ одоо чинь нэг юм челленжинг дуусчихж байгаа шүү дээ тий. Тэгээд шууд үргэлжлүүлээд дараагийнхаа юм хийчих юм уу? Дунд нь ингээд амарч амарт эсвэл маргааш нь яаж юм бэ? За нөгөө манайхны сошиал тавьсан зургийг харахад бол бас багууд тусын амар хөрөөтэй байсан. Тэгэхээр Хөөхий тэгээд тэр ингээд нэг тухтаа хамарч чадахгүй байл шүү дээ. Зүгээр нэг юм хідэн гуц твсэн айдсан манай хэд нэг юм бэлтгэн байдалтай гівтчихилээ шүү дээ. Тэгээд баг унтж байгаа тамд байхгүй л харагдчихилээ. Тэгэхээр цэргийн варан шиг үү? тэгээ ер нь тийм. энэ тэгээд шагналын сан хийдэлээ. Нэг тэр бомбоо. Нэг тэр бомбоо. Наач бол нэг айтайхан. Тэрний төлөөллөөр бас тэр төлөө тэгээд 8 орны энэ олон залуучууд те өдөр шөнө нойр хоолгүй. Гэтэ уул нь ингээд ялахгүй ч гэсэн яг одоо манай Орсын хэд уул нь эндээс ингээд цаашаага ашиглаад одоо юу гэдэг карамараар ингээд юм ингээд бүслээд авчвал тий. За ялцсан 3 баг яхах. За ялцсан Монгол хамтай. Севн гэдэг кинонд гарч Юу юм бэ? Манай хуучны Монгол авдар авдар шиг харагдсан тий. Имээ нэрийн авдар шиг нэг авдар тавьчихсан. Бас юу вэ? Эдлэгэнд орцсон. Тэр яг авдарны технологи мөн л шүү дээ. Авдар л шүү дээ. авдар байна тий. Яг л. Тий. За юу вэ? Суулаа юу? Энэ тэгэхээр манай дорны соёлд ингээ бүгдээрээ авдар хийдэг байх уу? Аа ёо. Яах гавлах гээд шүү дээ. дөнгөлнөө л гэж. Дөнгөлөх гээд. За тэгээд манайхан бол дөнгөөл ус орныхан маш шууд гав гээл. Тэгээ одоо яах вэ? Энийг. За Одоо яах вэ? Дөрвөн мөчөө дөнгөлүүлж байгаа. Дөнгөлүүлж хагаад Үсрээ явах юм. За маа орхон баяр гараад ирсэн байх юм.
За өхлийн дулаан. За нэг Өхлийн хасагдах. дулаан. За. Нөгөө тоон жинтэй гэдэг чинь энэ фак руу юу яах юм шүү. Нөгөө тэрэндээ Чирээд гүөх юм шүү. И за шууд цочол явчих. Яа нэг нөө юу вэ? Юу вэ? Нөгөө орчход нэг тоон жинтэй хайрцаг гэсэн. Ийм бүгдээр яагаад юмнаас ийм огцом цочоод байна юу вэ? Айц. Нэг юм хартсан те. Нэг юм оруулж ирж гин. Танк уу юу вэ? Хоёх дуу Юу вэ? Дуус холон үстэй. дуусах гэдэг шүү дээ. Юу вэ? Бөмбөг байна. Амар том бөмбөг юм шүү. Нөгөө нэг энэ нөгөө нэг хоёр бөмбөг. Энэ одоо яах гэдэг вэ? Энэ яа дээ? Урд нь юу Нэг сорил дээр дугаарууд дээр явж байна. Гэтэ энийг харахад бол strong men-ууд бас ийм тасгал хийдэг. Хүндчин гүргүүд энэ дамрыг тойрж иргүүл. Энэ хол хууддаг тийм тасгал. Энэ хоёрыг харахад бол хүнд харагдав. Өхлийн тулаан. Энэ хоёр шайрыг нь харахад бол тэ шайр. За. За ингээд мэдээж. Энэ шайргнууд нь эднэр дээр ингэж хэрэгдсэн байж байгаа юм шүү те. Тийм ээ. Боксо задлаад үз. Кино кафе эргэн ирлээ. За хасагдах багийг өхлийн дулаанаар шийдвэр. За энэ дасгалаар хасагдах багыг хасагдах баг тодорхой нэ тэ. Австралийн баг 2 үе явчингуудаа хасагдах шат руу орчиж байгаа юм байна шүү. За энэ хоёр бөмбөлөгний манж нийлээд 1200 кг. Тоон 200 кг. Юу вэ? Хайшин тэрийг ингэж хүн хөдөлгөх боломжтой байт юм байна. Яг багаараа яг одоо тэрийг бас тайлбарлажлаа тэ. Тоон 200 til 120 кг-ыг ч би чирээ явж чадахгүй шүү дээ. Тий. Бол чирнэз. 100 удаа эргэл юу яриад байгаа юм бэ? За энийг 100 удаа эргүүлэх юм. Юу яриад байгаа юм бэ? Бол. За энэ бол үнэхээр бас шок. Гэтэ одоо бас амар юм гажиг юм байна шүү дээ. Энэ бол бас Амар тий. мэрэгжлийн тамирчид өөрсдөө шоконд орж байна. Харин тий. Юу вэ? Боломжтой. Нөгөө нэг орхон баярын ёо юу вэ? 100 тойрог бол үгүй бүгд нь шок. Аль илүү олон эргүүлсэн л хожиж шүү дээ. Заавал 100 эргүүлж иж байхгүй шүү дээ. За манай ах бол Энэ чинь бол өөртөө ихтэй байна өө. миний даалгавар үнэхээр амархан санагдаж байна гэдэг ерөөс байна. Энэ тэгээд одоо гарч ирээд барьцсан байгаа тамирчид нь шууд орох юм уу? Цаанаас дахиж хүн сонгож оруулах юм уу? За одоо нэгээрээ түлхэх үү, хоёроор бас зарлан дээр. Бүх хүмүүст их сонирхолтой байгаа юм л да. За хэдэн түлхэх нь бол одоогор бол хэлээгүй те. Би яа 2 өдөр орой ийм үзэлийг сууж байгаа. За 1200 кг-ыг сонс ер нь олон их Яа юу вэ? Тоон амьдсан шүү дээ тий. за зургуулаа. За энэ хасагдах шат учраас яг багаараа гэхээр зургуулаад түлхэх. Багаараа юм биш үү? Бас тэгж л бодоо. Тийм байна. Нэг багаар байлаа ч гэсэн 100 удаа гэдэг чи юу вэ? Нэг төмөрөнд нэг шулуун дээрээс 2 шаригчин зүйлттэй байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хоёр нь сул, нэг дээр 3 гинж харагдаад байна. 1200 кг. За буул эргүүлэх гэдэг нэр өгсөн юм да. Баг бүрээс хэдэн хүн гэж алах юм. 3 хүн гэж шүү дээ. Яа, за манайх чи энэ дээр жоохон. За орхон баяр. Гэвч 3 оролцсон гэвч Бүгд тулааны ос тэмцээнд оролцсон гişүүд оролцохгүй гэж. Яа. Юу гэсэн үг юм бэ? Энийг энэ дүрмээ ихлэ хэлэхгүй байсан. Гэхдээ манайх остой зарлахаас манайх гэхдээ давуу тал хараа гоё. Орхон баяр хин ади антер орчиж үлдчихэж байгаа шүү дээ. Стоп гоё энэ. Сохорсон биш завшиг өчээр. Одоо энэ Австрал бол энэ дээр баларчж байгаа байхгүй хоёр эмэгтэй. Нөгөө миний даалгавар гэдсэн ах чинь тэр чинь. Тий. Энэ ингээ хасчихжээ. Гоё. Гоё шүү. Наач өстө боломж шүү. Энэ бол бас гинтийн цаанаас. Тийм байна. Гоё. Гаруудыг бодсон шүү дээ. Эхнийх дээр нэгээд ингээ арай хүчтэй баг энэ дээр оруулаад цуцаагаад яваагаад дөнгөт нь тэдний гасч хаяад. Одоо тэнгууд манай орхоо адья хандаагуур үлдчихэж байгаа шүү дээ. Бас яг тэнцүү. Тий. Яаж вэ? Гоё.
Хэрвээ ялагдвал дараагийн тэмцээнд бол үлдсэн 3 нь оролцох юм байна гэсэн. Ерөнхийдөө дотор өвгөний гадарлага хийсэн. Шууд тэрийг тооцсон шүү дээ. Энэ бол бүх хүний тооцоололтой үнэхээр гайхамшигтай. Үнэхээр агуу. Бас нэг шууд дараагийнхаа нүдийг бас бодож. Чи уусаа дандаа одоо нөгөө нэг юм ам авч маавал те. Одоо энийг даваад би тэрнтэй барилдана гэдгээ одоо багасаа өдөө хүртэл явсан байгаа шүү дээ. Арслан боллоо те. Тооцоол хийгээ явуулсан шүү дээ. Гоё тооцсон байна те. Одоо энэ дээр л анх ирсэн байна шүү дээ. За магадгүй энэний дараа хасдаг шатан дээр бол 3 нүд хүчраас хэдүүлээ тэнцүү гарчаа. Тэгсэн байна. Энэ дээр бол Австрал бол юу ч тооцоогүй гэдэг нь бол харагдлаа шүү дээ. Хамаг аймаг уушаа гаргачихсан шүү дээ. Жохо мөөхрлөө наацсан юм. Шууд Солонгос ч харин бас тактик мэдсэн байгаа байхгүй. Хоёр эмэгтэйгээ албаар оруулсан байж. Тэгэхээр энэ мэдчихсэн байж шүү дээ. Ямар цагтаа атсан үү те. Цаагаараа яригдсан байна шүү дээ. Энэ яг баригдсан. Наач зүгээр урьдчилаад солонгосчуудад давуу байлаа. Баригдсан тийм байна. Наад даалгавраа мэдчихээн. Би бол хардж байна. Хардах хэрэгтэй шүү дээ. хардаж болно. Тий. Гэтэ ямар нэгэн тэмцээн болохоор тухайн тэмцээний зохион байгуулж байгаа улсынхан гэдэг нэг жоохон нэг юм бэ. Тэгээ Солонгосоос холимгийн тамирчин үлдчихлээ, бүх нь үлдчихлээ тий үндэсний бүх. Нөгөөх нь юу лээ? Холимог. Тэр залуу чи юу лээ? Кроссфит. Кроссфит. Season 2-ын ялагч. Тооноч одоо энэ энгийн дундаж прус машин ер нь хэдэн килограмм чинь тэдэ? Прус үү? 2.1 мэдээд байгаа. Тэрнээс үнд шүү. 1.7. Мотор нь? Үгүй. Нийт хүндийн жин. Тийм үү? Хүндийн жин гайгүй шүү дээ. Тийм дээ. 1.7. 1.7 гайгүй байдаг санагдаад. За манай арын дүүж хараад өгвөл бас тийм. Тэрнээс мэддэг юмараа багцаа авчих юм бол бас жинг. За нэг машин л ингээ гуруулаад нээлж төгсөх юм ба шүү дээ. Тэг гуруулаа нэг машиныг 100 тойрол нэгдэж одоо энэ тойрог багцаагаар хідэн одоо алхалтаар нь тоолох гэдэг тий. Хідэн метр авч явах нь гэдэг шүү дээ. Манайхан ч юм бол машины бензин дуусаа зөндөө насаараа төрсэн байгаа шүү дээ. Бас нэг багцаа байгаа. Портер мортыг түнж асаага тий. Гэхдээ одоо ямар нэгэн даалгавар гаргаад одоо юу гэдэг манай чинь хөдөө нэг тэгсэн байгаа. Ичээ нэг тэгсэн байгаа. Дандаа нэг юм тэр давуу тал болоод юм үзсэн. Тэр гарын 5 уруу дээр ч гэсэн аавынхаа машиныг түрэл явуулдаг шүү дээ. Тэгээ 5 хүүхэдтэй. Тэгэл хаягдаад үлддэг шүү дээ. Юу ч болов юм энийг л түрдэг. Одоо яг тэр шиг тэр киногоо бодоод түрнэ юм. За одоо л ер нь Монголоос бүгд айгаад эхэлчихэж байгаа юм. Тэгээд бол орхоо байж яг хүчнүү манай үлдсэн байж байгаа. Гэтэ нөгөө талд чинь ч гэсэн Солонгос тал. Солонгосын үндэсний бүх бас байж байгаа тийм 1600 ил хавцаа байдаг гэж байгаа юм. Пүрс. За тэгэхээр бол яг нэг машин түрээ явж байгаа тал. За нөгөөхөө хуруунд нь биш гаранд нь зүгээд. Нэг дөнгөө юу? Яаж одоо дөнгөж мөнгөлд нь ямар аа. Яа дөнгө гэдэг чинь гэхдээ Монголын түүхэнд амар ийм том үүрэгтэй зүйл шүү. Манай Чингис хаан хүртэл цагтаа дөнгөлүүлж л гэсэн үг юм. Энэ манайхаас ойр юу? Ирүүн шүүлтийн үеэр ч юм бол өөр юм. Ирүүн шүүлтэд битүүрсэн ирүүн шүүлтэн дээр бол тэгэл ингээл байжсан. Манайхан бол энэ зовлонг бас ясмахандаас тултал мэдэрсэн байна. Тэгээ нөгөө ДНК-д нь үлдсэн байгаа шүү дээ. Нэг өхлийн шалгуураас давж гардаг нэг юм бас байна гэх гэдэг шүү дээ. За харъя амжилт. Орхон хамгийн гадна талын тойрог дээр. Одоо энэ чинь гадна дотн тойрог дээр бас юутай байгаа шүү. За би уршаа. Let's go уршаа. За 100 тойрог гэхээр ер нь жигэл тэгээ хараа бид нэр сая тооцоолсон шүү дээ. Энгийн жижиг тэрэг 1600 гэж шүү дээ. Гэхдээ тэр чинь бол нэг хөдлөгч нь бол дугуугаараа өнгөрдөг явж. Энэ бол элсэн дээр шаарг нь чирэгдээд байгаа байхгүй юу? Зогсгол юм бол ямар ч үгүй. 1.2 тонн чирэгцээр л яваад байна. Тэгэхээр алхаа гიშгэ болгон ачаал үгүй яваад байна. Юу. Бойл. Дуусч байгаа юм уу? Дуусчлаа. Ингээл үү? Ингээл. За. За амиг хин яасан гэж бодож байна. Амигуд бол өнөөдрөөс үнэхээр бас гоё шин сорилттой байх шиг байлаа те. Яг уу жоохон мэдлэг байсан болоод юу гэдэг те. За тэр баг нь тийм байна, ингэм байна, тхим байна, пад. Тийм учраас энэ нь ялна гэд арай жоохон тийм бодиттой дүгнэлт яг хэлж чадах байсан баг. Тэгтээ яг би зүгээр ингэж үзэхээр ингэж юу бол дааг нь ойлгохгүй ингэж гайх заргаад дуусч байгаа байхгүй. Тэг яг би тэгээд одоо уусаа нөгөө нэг Монгол юм чинь тэгэл Монголоо ялаасаа гэл тэгэл. Залбирал сүсэлээ. Тэг өөр над нэг амар бодоод ах чим хаалгатай байдаг. За баярлаа. За төмрийнхээ хувьд. За би бол ингэж бодож байна. Энэ шатнаас нь штэ. Австрал хасагдана. Яа, за ер нь магадлал өндөр байна. Яг тэгэхээр Австрал тооцоолгүй хамаг одоо энэ хүндийн одоо тамирчтай
Түүний олсон дээр явуулж байгаа. Эхний шалгаруулсан дээр. Тэгэн гот одоо дандаа 2 эмэгтэй үлдсэн. Тэгээд нэг паркур. Тий, тэр тамирч үлдсэн. Тэр 3 нэг хол явахгүй байх. Тэгэн гот манай Орхон Баяр бол айхтар байхгүй тий. Багийн ахлагчаар явсан. Тэгээд энэ тооцооллыг аягүй сайн хийж чадсан байна. Үнээр гоё хийсэн. Тамирчтай 2 хуваагаад дараагийнх дээр би орох юм байна. Тэгмэд айдиагаа аваад үлдсэн байгаа байхгүй юу? Тэгмэд хандаага энэ дээр явуулахаар хандаа цуц чинь гүцэхгүй. Тэгэхээр хандаа бит хоёртой чирэгдээ цуг явж игээ гэдэг тооцооллыг гаргаж чадсан байна. Амар мундаг байна. Би Солонгосын багийг бол хардж байна. Хардаад байгаа. Монгол үнийхээ хувьд би хардах хэрэгтэй яваа. Тэгэхээр солонгосчууд бол мэдээллийг авцсан байна. Тэгэхээр энэ олсон дээр хамгийн түрүүлээд эмгтээчүүдээ гаргаад байхгүй болгочихж байна. Тэнгүүд одоо нөгөө холимгийн тамирч үлдсэн байгаа. Солонгосын үндэсний бүхийн тамирч үлдсэн байж байгаа. Тэнгүүд нэг нь кроссфитийн тамирчд үлдсэн байгаа байхгүй. Дандаа төсвөрийн хүмүүс нь үлдсэн байж. Тэгээд нөгөө нэг яад солонгосыг бас мэдээд нөгөө талаасаа харахаар эхний шалгаруултан дээр нэгт орох ямар ч хамаагүй болонгууд солонгосчууд шууд хамаагүй хүмүүсээ тавиад гол шатн дээрээ сайн өрсөлдөлтөд авч үлдсэн гэдэг юм бас. Тийм тэгэхээр би бол Австрал хасагдчихна гэж бодож байна энэ шат. Тэгвэл наа чи бүр амар муухай залтай юм болчихсон. Ер нь залтай юм болчихсон. Тэгээ одоо ингээд заахаа өөртөө ингээд давуу талаа ашиглаад мэдээлэл авчиж байгаа шүү дээ тий. За тэнгуү та нөгөө нэг Австралиг ингээд яг бас энэ гарууд айгүй бол ингээд эхний юун дээр хамгаалцаад хамаагүй том одоо юу гэдэг бүдүүн хүмүүсээ гаргачин гэдэг нь. Тэнгуү тэд нар ингээд тэн дээр нь ингээд яж хат нөгөө Австрал нь яж хат нөгөө өмнөх үе нэг 2 үе байсан чинь эхнийх дээр нь ялснаа дараагийнх дээр нь бас ингээд гусулчихж байгаа байхгүй. Тэнгуүт ингээд яг саяных дээр чинь ингээд нэг тийм одоо нэг сумаар одоо хитэн туулаад. Тэгээ ер нь 2 туул. Магадгүй солонгосчууд яг тэгж боловсруулаад гарсан бол. Гэхдээ энэ бол одоо бүр ингээд нэгдүгээр дугаараас ахуулаад ийм тооцооллууд яваад эхэлсэн байхгүй. Тархиа уралдуулаад эхэлсэн шүү дээ эдгээр чинь. Монголыг яаж асах уу гэж эхэлсэн шүү дээ. Хоёулаа нийлж байгаа Монголыг асах гэдэг нийл бойлдож орж ирээд. Ямар ч ийм спортсменшип алгаа яг чинь үнийг хэлэхэд бол тий. Тэгээд бид нэр ерөөсөө тэгж бодог байхгүй. Энд суужсэн нөгөө манай хин мэлээ нөгөө дүү нэгдүгээр дугаар дээр байсан. Кай. Тэр хилээдсэн шүү дээ. За энэ хоёрыг ингээд нийлээд ингээд хийж таа гэдгийгсэн чинь солонгошууд нийлээл эхэлсэн. Тэгэхээр бид нар бас тооцоолжсэн байхгүй. Энэ талаас нь арайч тэгж болохгүй хаа. Энд чинь шудраг өрсөлдөөн тэмцээн юм чинь надад тамирчид тэмчих гэсэн шууд гарч ирээл нийлээд эхэлсэн шүү дээ. Тооцоолол. Ямар нэгэн тэнд өрсөлдөөн байхаар тэр нь хэзээ шудраг байхгүй тий. Тий. Ер нь зүгээр яг хараад хад яг мэдээж ингээд дэлгэцийн өмнө ингээд тэр олсыг ингэж үзмээр санагдаад байгаа. Тэр хэдий хэлээд юм байла тэр чи. Боксо задлаад үз. За тэгээ манай үзэж байгаа үзэгчдүүд бол энэ таамаг бол мэдээж одоо миний болон төмрах ами бит гурвын л таамаг те. Тэгэхээр эн чин заавал ингээд төмрах одоо би одоо энэ үзсэн юм байхгүй шүү дээ. Найруулсан шиг бас хэлээд байгаа юм шиг. Амигийн хувьд бол яг өөрийн сэтгэлээ шууд хэлж байгаа. Яг Netflix дээр одоо сая тавигдаад бид нар үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ч байгаа. Тэгээд бид нар нэг өмнөх дугааруудаа үзсэн байгаа. Байж байгаа энийг би ингээд багцаагаар бариад үзээд энэ ойлгоо. Энэ болонгийн цаашаа өгөө зүгээр нэгээр л сэсрээд үзчих. Тэгэхээр чинь яг урт нь ижил болно шүү. Үгүй хоёулын энэ үзье. Хоёр гар зэрэг ачаалуулахаар яах юм үзэх гэдэг юм л да. Тэгэхээр богинохон болчих гээд байна л да. Богино болоо тэр үзүүр дээр нэг нь байж ил та тий. Саяных чинь болохоор яг энэ нөгөө урт учраас ачаал зүгээр би яг богинохноор би нөгөө тамирчин биш энэ тэмцээд ороогүй учраас үзэх гээд байна л да. За жоохон хойшлол. За жоохон цаашаа татчаа. Тэмцүүлээ энэ талаа жоохон цаашаа татъя. Ой нааш яваад штэ. Санаа авч байгаа таашлах. Олсон нь ер нь чанга байж ижсэн мэдрэгдэнэ гэсэн. Энд гэхдээ дээрээс зүүдэг олсон юм байна тий. Тийм үү? Ер нь саяных бол яг нэг ийм хэмжээтэй л гэсэн. За үзчихье тий. За иймэрхүү маягаар суугаадсэн. Тий. За Австралийн нөхрийг харахад бол Австралийн нөхөр. За нэг аль техникээр нь та хийгээд байна тий. Ингээ явж тий. Шууд ингээ яваадсан шүү дээ Австралч. Тэгээ ер нь яг ийм. Тий. За тэгэнгүүт цаг болоогүй шүү дээ 1 минут шүү. 1 минут юм. Би та хийнгээл ярихгүй да ямар юм бэ? Яриад яваадах юм тий. За яа цаг арч. Би минут чадахгүй байна. Би саяхан шууд шамирж шүү. Хийж л юм. Ямар амаатай зөвөр үзэл. За. За би нэг юучлээ цаг тавьчих. Та тэгээд минут гэж тий. Би тэгтээ энэ богинохноор барьж байгаа шүү дээ. Ер нь бол богинохон. За тэмцээний осол нугалцсан байж байгаа. Тэмцээний осол. За эхэлцээ. Явц юм уу? За эхлээд нөгөө нэг техникээр. За энэ бол ингээд манай инх өргөд авгаа хоёрын техник яваад байна тий. За бас манай дөлгөө маань ингэж хийж байна. Дөлгөө ингэж явж байсан. Инх өргөд бол доороо хөлтөө явж байсан. Айлын гоё үзээ. Тий. Авгаа бол хаашаа ингэсэн юм. Мөрөө ашиг. Хаашаа ингэнгууд амар ачаад өгч ирэх шиг. Тий. Одоо ингээ хоёр гар явахаас өөр аргагүй байна. Тэгээ нэг тэндээ тоолуулж байгаа болохоор замбраагүй ихгүй байгаа. Тийм байна. Яг 30 секунд явж байна. Юу вэ тийм үү? Хүү би чадахгүй байна. Энд чи тамирчид бол тамирчид юм байна.
За эхний техник. Хэдэн секунд юм ба? За 10 сүүлийн 15. За мөрөө ашиглахад үзүүлээ. За. Яарэ. За 5 секунд. Үнээр уучлаарай юм бэ. 2 1. Йоо. Яг 1 мэн. За манай энэ ос маань саяны нэвтрүүлгийн осыг бодвол яг уу тална. За тэгээ яг адилхан минутаар ажиллаж үзлээ. Хоёулыг хувьд. За одоо яг амсгаа. За. Амсгаа дараад тий. Жага яг. За амиг хувьд юу гэж бодчих. Ярьж байгаа юм. Саяны ос сэгсэрж үзэх үү? Хөдлөж үзэх үү? Дим яг уу. Тий. Гүй яшиг би даахгүй нохоо болоо хураана гэж тэгээд. Би бүр ингээ орхоор үзсэн байхгүй. Энэ бариад үзэхээр нэг хөнгөн. 2 хэлсэн нэлээд зах шүү тий. Тийм жингээвд болыг. Тийм байна. Тэгээд яг хөдөлгөөд үзсэн чи би тэр 30 секунд дээр очиход л би бараг минут 2 минут дээр болцсон гэж бодсон юм шиг санагдаад шүү дээ. Эхэндээ тааж хөнгөн яасан. Австрали ингээдсэн. тэгж тайлбарлаж ярьж байна. Энэ хөргөл ингэжсэн сүлдээ. Удахгүй 30 секунд дээр очиж шууд амирч. Тэ нөгөө нэг техник нь одоо нэг лавгч шиг ингээр яаж байна. Тэр чинь амар хэцүү юм байна. Хэцүү байна тий. Шууд ингэж татгаар хоошоо татгаар бүр амар хэцүү болж байна. Тэгээ сүүлд бол өстө барахгүй. Тэгээ тавгаагаа ойлголоо. Үнэхээр амар юм байна. Чи бүр супер 2 удаа орсон шүү дээ. 2 удаа орсон тий. Нэг даалгарыг. За тэгээ мэдээж мэрэгжлийн ингээд тамирчид байт юм байна. Мэрэгжлийн тамирчид спортууд шал өөр юм байна. Амархан харагдуулж байгаа. За тэгээд эндий бид нэр хийхэд бол иймэрхүү мэдрэмж тий. Би бол шууд одоо унах гэж эндээс гараа шууд гівтлээ. 10 жилийнхаа нэг юм хийчлээ. 10 жилээ одоо дахиад 10 жил хийхгүй шүү дээ. Чи харин төрүүлээ хийлгэжлээ. Одоо маргааш булраад баларна. Амар амсгаж шүү дээ. Одоо хүртэл боохгүй байна. За ингээд манай 9 дахь дугаар маань энэ үрээнд өндөрлж байна. Хүрэлцэж ирсэн цочин хоёр хөтлөгчтэй маш их баярлалаа. Контент бүтээгч Ами маань өөрийнхөө байж чөлөөд наад өгчэн арай л юм тэрэт хүн цаад. За юу гэж хэлэлттэй юм бэ? Ами мэдгүй Ами л гэдэг. За өнөөдрийн хөрлөжсэн Ами маань. За тэгээд энэхүү дугаарыг энэхүү нэвтрүүлгийг хамтарч ажиллаж хийж байгаа Showbox-ийн продюсер ах маань. Тэгээ ер нь нэг юу байгаа. Би тэрийг бас жоон дутуу гэдэг. Showbox маань одоо хэдэн оноос эхэлсэн, одоогоор хэр их кино байгаа, ямар үйл ажиллагаатай явдаг, ямар хамт олонтой газар вэ гэдгийг бас та нарт товчхон хэлдэг бол. Энэ өндөр амьсгийнхаа дунд байна. За яаж гараа амар амьсгалтай шүү тий. Одоо ингэж ухаалтж унахад би түрүү нэг айл дугаар дээр л тог тасарсан шүү. Миний яг тог тасрах гэдэг. Нүд харах. Нилээн өгсөн байна тий. Амар байна. За жоохон байгаад. За тэгээд ер нь энэ шоуны маань гол зорилго маань бол ерөнхийдөө ингээд хүмүүсийг спортод дурлуулах, за тэгээд спортуудын хоорондын ялгаа, за тэгээд спортын тамирчид маань хоорондоо нэгдүүл хүнээс ямар их төсвөр төвчээр гарч болдог. За тэгээд эрэгтэй, эмэгтэй, хүнд хөнгөн гэлтгүүгээр мэржлийн тамирчид энэ олон хэцүү сорилуудыг яаж даван туулж байгаа вэ гэдгийг. Одоо бид нар бол жишээ нь саяхан яг л 1 минутаар үзэхэд одоо жишээ нь биднэрт ямар санагдаж байгаа. За тэгээд тэр зүгдэх мөгдөх бол яг адилхан. Одоо дасгал идэг миний хувьд ч гэсэн ер нь ялгаа авах зарим нэг сорилууд бол үнэхээр хүнд тэрийг баг тамирчид яаж одоо даван туулж байгаа вэ гэдэг маань бол одоо ингээд спорт бидний хувьд ямар их ач холбогдолтой вэ гэдгийг ерөөдөө бас харуулж байгаа шоу нэвтрүүлэг байгаа тийм. Би сайн нэг ууц шүү дээ энэ дахиж жууж болох юм уу? Болно. За энэ бас хамтарч ажиллаж байгаа маань найзын оруулж ирж байгаа уурганы юу юм бэл. Одоо шингэн уураг. За манайхаар Монголд зарагдж байгаа уурнууд одоогоор бол хамгийн дээд нь 24 г ч гэдэм үү 30 гарантай байдаг. За энэ маань болохоор энэ найрлаган дээр 42 г уурагтай. За тэгээд дээр нь BCA амин өвчлөлттэй. Ерөөдөө олон амин дэмтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг бид нар ч одоо юмыг илүү амархан болгож байгаа. Нөгөө уургаа цүнхэлж авч яваал сэгсэрж уухаг илүү хэлбэрчлээд өгсөн гэсэн үг. Нэг удаагийн уултан дээр гоё хамттай юм шүү дээ. Мэргэжлийн тамирчин өөрөө нөхөх уурганы хэмжээ болон амин өвчлийн юугаа нөхөө тавчна гэсэн үг. За тэгээ удахгүй бүх салбаруудаар ер нь гадуур худалдаалагч эхлэх юм бэл. Солонгосоос оруулж ирж байгаа. Бүх булчаа ачаалуулт юм байна. Тэгээ ер нь би таньдаа суугаал өгзөг. Шууд орж ийн. Тэгэл гарын хоёр толгойд тэгэл мөрний урд талаард л. Тэгээ нурууны өргөн нарийн
Тэгэл хоёр тал руу ороод ичсэн. Тэгэхээр ч одоо саяных дээр жишээ нь лавг очирмаар 1 минутаар 2 орсон. 2 удаа орж байгаа байхгүй тэгэхээр. Дунд нь 1-2 минут амраал ороо. Амар. Бууж өглөө. Яа. За тэгээд амигийн хувьд хэлэхэд за манай ами маань бол саяхнаас за ер нь бол багасаа би дэмэр дургу гэж өөрөө түрүү нэвтрүүлэг хийсэн. За тэгээд одоогоор бол өөрийнхөө тэрнтэй тэмцээд дасгал хөдөлгөөн эхэлсэн гэдгийг бас хэлж байгаа. За яг энэ нэвтрүүлгийг бас ирж ороод үзсэн дээр нь хэлэхэд бол энэ дундаас спортынхан дээр ямар бас гоё бие хөгжил за айхтар бие хөгжлөө биш юм аа гэхэд тууштай байна гэдэг нь өөрөө бас ямар үр дүнтэй вэ гэдэг те. Харин тийм ээ. Гол нь амигийн хувьд бол тууштай байна гэдэг нь хамгийн хэцүү. Яг амьд гэж зөвлөж хэлэхэд анх яагаад ихсэн гэдгээ яг энэ үедээ бодох юм бол яс яг магадгүй за аюу мага зааланд очие гэдэг. Яг тэгж бодсон тийм заяа. Тэгж бодсон ч гэсэн. За яг тэрийг маргааш бодлоо өнөөдөр. Яг тэгж бас бод. Гэхдээ одоо тэгээ орчин дээр чинь олон янзын хүмүүс шүү дээ. Үнэхээр бас ингээд яг нэг юм ихлэл тэрэндээ амар тууштай ингээд хөдөлмөрч ингээд явдаг хүмүүс. Мань бичиг Гэтэ амиг хувьд ингээд нэг зүйлээ ингээд байн хийх нь жоохон өөдрөгтэй санагддаг юу юм жишээ нь. Үйдэд байгаа үед. Одоо дасгал хөдөлгөөнөөс юм хийсэн ч өөдрөгтэй, ээгүүч өөдрөгтэй байдаг лөө. Гэхдээ ер нь орчин байхын тэр чигтэй гэж байна. За амьсгаа яриад байж гоо. За амьсгаад ирлээ ёо. За Хэдэн минут байж амьсгаад харагдаж байна тий. За ер нь бол бас нэг 4-5 минут заавс. Тэгэхдээ энэ байдал бол дасгал хөдөлгөөн байнгын тогтмол хийснээрээ хүний бие физиолог эндээ дасан зохицож сайжирж идэг гэсэн үг. Одоо царны зүрхний үйл ажиллагаа муудсан байна гэсэн үг байхгүй. Хэсэг ажиллаа буцаагаад дарахад одоо ачаалал дийлэхгүй ажиллаад байна гэсэн үг шүү дээ. За энэ маань бол өдөр тутмын нөгөө нэг дасгал хөдөлгөөнөөр сайжирж одоо магадгүй тогтмол дасгал хийснээрээ та магадгүй нэг 5 жил дасгал хийсэн баг 5 жилийн дараа олсоос хэсрэгдэл 1 минут сууж байгаа л тэг яг энэ би хаяа нэг хөдөлгөөний юм хийхээр иймэрхүү нэхэд амьсгааддгүй хөвгт байхдаас бокс гэдэг ингээд нэг ганц нэг бишок энтер зохиод бэлтгэл хийхэд нэг амьсгааддгүй байсан шүү дээ. Одоо ерөөсөө хөдлөхгүй шүү дээ. Тэгэхээр чинь одоо тавхтаал боксдож шүү дээ. Тэгэхээр чи амар. За ингээ ямар ч гэсэн өрж оролцуулсан гэх юм уу? Орсон. Тэгээд ярдаж орж ирээ суучаа. Би өөрөө хүчээр орж ирээ суучаа. Тэгсэн бол намайг уучлаарай гэдэг бас. Тэгээд манай Showbox application маань байгуулагдаад 2 жил гарсан болж байна. За бид нэр анх Showbox application-анд нэгтээ хүүхдийн кино төслөөр Girls гэдэг хүүхдийн цуврал кино төслөөр аппликейшн нээж исэн. За одоогийн байдлаар 1000 гаруй кинотой болсон том өргөжсөн байна. Компани маань анх бид нэр гуруулахнаа эхэлж исэн бол одоо бараг 30-аад хүнтэй болсон байна. Өргөжсөн байна. Тэгээд өнөөдрийн дэлхийн хэмжээний шоуны реакшн хийгээ сууж байгаа нь өөрөө бидний ажлын амжилт ямар хуу явж байгааг харж болно. Тэгээд манай аппликейшнийг татаад хэрэглээд үзээрэй. Мөн Showbox YouTube сувгаа дагаарай. Өшөө гой сонирхолтой олон контентууд, өшөө гой кинонууд, уран бүтээлүүдээр удахгүй болзнаа. За баярлалаа. За манай аймаг хувьд хэр кино үздэг вэ? Бас кино нэрлэн үздэг байх ш. Кино гэж боддог тийм. Амар шээ. Тэгтээ яг ер нь ингээд кинонд бас дуртай. Манай аймаг хувьд бас хэлэхэд Showbox application татаад тэндээс бас 1000 гаруй кинонуудаас бас сонгож үзэх боломжтой гэдэг хэлээ. За тэгээд спортоо хаямаар санагдаад байвал магадгүй physical reaction show үздэг ч юм уу те. Өмнөх дугаарууд болно. Дараагийн дугаарыг үзээд YouTube суугаад байгаа те. Нэмэт хэлэхэд манайх сая 200 гаруй кино авсан. Тэр маань 2024 оноос хойш кинонууд дандаа он залуу кинонууд авчираад тавьсан байгаа шүү. Тэ орж үзээрэй. 24 оноос хойш 200 кино. 200 гаруй кино байгаа шүү. Тэгвэл энэ бас кино сонирхдаг хүмүүс бол бас их гоё мэдээ байгаа те. За тэгээд дүүдээ бас баяр хүргэе. Анх энэ ток шоуг эхэлж байхдаа чанга хэлээ эхлээ их гэд хэд алдсан билээ те нөгөө хажууд нь сууж ирсэн. Кай шууд хэлсэн. Батны 5 явна гэж тоолъё гэж. Дүүгийн бүр аманд орсон байсан шүү дээ. Тэгсэн чи одоо үнэхээр мундаг болсон байна. Дундуур нь ерөөсө тасалж орж чадахгүй байгаад байна. Аль телевизийн мундаг туршлагатай хөтлөгчлээ гэж бодогдож шүү дээ. Тэгээд лавга маань яг өөрөө CrossFit-ийн тамирчин багш дасгалжуулагч. Одоо яг хэдэн жил хичээлж байгаа юм бэ? За би CrossFit-ээр хичээлд одоо 5 дахь жилдээ. За ер нь бол 5 жил хичээлсэн. Сүүлийн 3 жил нь бол тогтмол багшлаад явж байгаа гэсэн. За чи CrossFit гэдэг над нэг тайлбарлаа тайлаа. За ер нь угаасаа эндээс бол спортоос бол үзэж байгаа. За ер нь яг зүгээр яг анх яагаад ихсэн шалтгаанаа хэлчихвэл баг илүү За тэгээ. За ер нь бол анх
би бол яг хөдөлгөөний дутагдaltaй буюу илүүдэл жинтэй 105 кг-аас эхэлж ирсэн. Тийм үү. Тийм, ер нь бол. За тэгээд мэдээж илүүдэл жинтэй хүн чинь мэдээж нуруу өвдөн, өвдөг өвдөндөө зүрх судасны одоо асуудалтай зүрхөө хүртэл үзүүлж явж исэн. За нэг тийм байдлаас эхэлсэн гэсэн. Хамгийн одоо анхны шок за одоо л эхлэдэ гэдэг мэдрэмж нь бол ерөнхийдөө хөдөөнөөс манай эмээ залгаал. За миний хүүгийн даралтны яаж даралтны эмээ ууж байгаа юу гэдэг. Энэ мэдрэмжнээс л ер нь би хамгийн анх шок. Хэдэн настай? Тэр үед чинь би одоо 24-т байсан юм. Тийм. Тэгэл за тий. Үгүй наа чи ингээд ийм даралт одоо өсөх тухайд эмээ чин санаа зовно гэдэг гэсэн. Тэгээ манай юм чинь 60 шүү дээ. Чиний мэддэг байх. Тэгээ мэддэг. Би нэг хамрын хаглаанд орохсон чинь даралт өндөр гээд даралт өндөр болохоор чинь цус тогтохгүй хаглаанд орж болдгоо юм байна шүү. Тэгээ тэрнээс хойш эмээ мэдвэс. Тэгэл эмээ чи яг тоглож байгаа юм шиг боловч цаашлуулаад надад бол шууд хилээд шүү дээ. Сонь сангаж. За одоо л энэ бол тоглоом биш болсон юм байна гэдэг үйлдэлээс л юу нэхэлсэн. За тэгээ яг миний хувьд бол өмнө нь хөлөмө тоглодог байсан. За яг фитнес хичээж үзсэн. За яг ингээл найзууд маань хүртэл ингээл барилдаг ч юм уу спорт хүмүүс байдаг. Тэгэл тэр найзуудаасаа хараал те хичээгээл тууштай байвал ямар байдгүй. За одоо энэ өмнөх цочин Арико маань ч гэдэг юм уу. Одоо 10 жил найз нь одоо ингээ хичээлээ дөнгөж ар дээр намжил гарчсан. Миний найз тууштай байраач гэдэг юм. Одоо анх шантрах үе бол зөндөө байсан. Одоо саяхан тэмцээнд яваад ирсэн мэт. Тэгээ саяхан багаараа Азийн аврагт яваад ирсэн. Багаараа 6-д орсон. За одоогор бол тэр амжилт маань бол CrossFit-ийн хувьд бол Монголын хамгийн өндөр амжилт. За баяр хүргэе. Өндөр амжилт байж байгаа. За тэгээд иймэрхүү. За тэгээд CrossFit-ээс олж авсан бие бэлдээр сэтгэл зүйн хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг ер нь олон талын спортын ард болгонд байдаг олон зүйлийн давуу талууд байж байгаа тийм. Тэгэхээр бол мэдээж шантрах гэдэг бол мэдээж хүн өөрийн. За би бол сая энэ олсноос болоо зүгээр спортоор хичээлэх хэрэгтэй юм ингээ бодлоо. Тэгээ би ингэдэм боддгийн дандаа. Бодоод очиж хийдгийг. Бүгд л боддог. Бодож очиж би бол хийдгийг. Дүүгод бол хийдгийг. Тэгээ нэг удаа би бүр ингэсэн. Битүүн болох гээд цагаан сар болох гээд битүүнд очиод за цагаан сараар би бэлтгэл хийж чадахгүй юм чи өнөөдөр сайн хийжээ гэж бодсон чи хинч байдгүй. Битүүнүүд. Хаацаа тий. Хүмүүс заал онгорхоод гэсэн хүмүүс байхгүй. Багш нарч байхгүй. Хажууд нөгөө байх хүн байхгүй. Тэс чи ганцаараа цэлжний шахалт хийж даруулаад. Таг гэд нөгөө тэгээ эн чи гимтцсэн байхгүй амирх бас. Тэгээд тэрнээс цаас ингэж өрөө зоож гарах хэрэгтэй. Хайц. Тэгэхээр би ерөөс айгуу сон жин нэмдэггүй. Үндсэн итгэвтэй өөрийнх нь байгаа хөдөлгөөн нэг жингээ бол бариад идэм шүү. Тэгсэн ирнэ яг булчингийн гоё ачаал хөгжүүлэх. Тэр бол тойрны хувьд бол одоо анх ихснээ бодох юм бол миний хувьд бол эрүүл мэндийн шаардлага нэгт за тэгэл үнэхээр шок авсан мэдрэмж эмээгийн тэр дуудлага байсан. Тэгэл тэрүүгээрээ л хамгийн том хөшөө болж шүүрэг баяр үргье. За тэгээд юм байна. Амигийн хувьд ч гэсэн одоо магадгүй эрүүл байгаа ч гэсэн тий залуу хүний хувьд эрүүл юм шиг боловч магадгүй. За миний хувьд бол эрт ихсэн байх юм шүү дээ. Тэгэхээр магадгүй 30 40 50 хидж байдیں۔ Тий. Магадгүй. Хамгийн гол чухал хөрөнгө оруулалт бол мэдээж эрүүл мэнд гэдэг үг одоо тэр энэ л ч одоо тийм болохоор эрүүл мэндтэй хайртайгаараа спортоор хичээлээрээ. За тэгээд энэ удаагийн 9 дугаар маань өндөрлж байна тий. За хоёр ирсэн зочин хөтлөгчтэй. Манай Ами сайн мэдж байгаа тий их гайхаад байгаа шүү. 160 жилийн түүхтэй гэдэг нь ямар учиртай юм бэ гэдэг. За Герман технологи Porsche чанар Edelmeister. За глютенгүү гэдгээрээ цор ганц пепа. За тэгээ глютенгүү сонгох. Глютенгүү гэдгээ нэг сайхан тайлбар л да. Тодорхой тайлбарлах юм бол ерөнхийдөө нэг бууданаас гаргадаг цавуулаг байхгүй л гэсэн. Тэр нь цавуулаг байхгүй гэдэг чинь хүний биед тархлахгүй, гүзээ суулгахгүй юм шүү. Хоолны шинжлэх сони яг ингээд глютенгүү гэснээс ингээд нэг юм боддоо. Одоо хуучин ингээд би багадаа ингээд зургатаар ингээд реклам үзэхээр ийм гоё амттай, ийм одоо гоё, ийм ч гоё, тэр нь ч гоё гэдэг тэгдэгс аахгүй. Тэгээ одоо сүүлүүд ингээд реклам хийсэн. Сахаргүй, глютенгүү, одоо юу гэдэг элтвийн ийм бодис ч байхгүй, тийм ч юм байхгүй. Амар юм тэр үгнүүдийн рекламд амар их даван галт өгөлчтэй юм би тэгдээс. Хорон ертөнцийг хаашаага яваад юу болох гэдэг юм болоо гэдэг гайхдаг болсон. Наадах гэж бас бодгол ч асуудал байна. Бас юм тий. За тэгээд саяны таны шиг ачаалтай бэлтгэл авсан одоо ажлын ачаал өндөр үед одоо ядрах, булчин өвдөх, за стресс толгой өвдөх юм тий. Магнезиум 400, B комплекстэй энэ хүүхд бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол амьд эрдэсээ бүгдийн нөхөөд ирч хүчтэйгээр дасгал хөдөлгөөнөө хийнэ гэсэн үг ээ. За баярлалаа. Би одоо уучч болно те энэ шүн мөн унтахад зүгээр өстэй. Энэ маань болохоор B комплекстэй тэгээд магний бүтээгдэхүүн байж байгаа те. Дуусгах юм нэ л. За ингээд манай 9 дугаар маань энэ үрээд өндөрлж байна. За өмнөх дугаар болон дараагийн нэвтрүүлгээ
Showbox-ийн YouTube суугаар хүлээн авч үзээрэй. За энэ хүртэл хамт байсан үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.